Гадаадын мэдээний хөтөлбөрийн дараагийн хэсэгт энэтхэг улсад болсон томоохон захим алдлагын талаар өгүүлэх болно. Тодорхойлбол тус улсын Tata Electronics компани ихээхэн хэмжээний файлуудыг алдсан бөгөөд түүний дотор тус компани томоохон хамтрагч Apple компани удахгүй гаргах чуу iPhone 18 загварын утастай холбоотой чухал мэдээллүүд багтсан байна. Tata Electronics компаниас асар их баримтууд алдагдаж тус компани удахгүй худалдаанд гарах iPhone 18 Pro загварын бэлтгэний хэдүүлэгчдийн жагсаал эд ангиудын зураг интернетийн далд захим сүлжээнд тавигдсан байна. Энэхүү үйл явдал нь хөрөнгө оруулагчдын хувьд энтх улсын томоохон технологийн компаниудын мэдээллийн аюулгүй байдалд эргэлзээ үүсгэлээ. Захим сүлжээнд тавигдсан шинэ баримтчгүүдээс үзэхэд iPhone 18 загварын олон зуун эд ангийг аль компани бэлтгэн нийлүүлж байгааг наривчлан харуулсан дор аяж 6 файл алдагдсан байна. Үүнд төв хэлгээний самбар дээрх чипүүд, батарей болон камерын эд ангиудыг ханган нийлүүлэгчдийн мэдээлэл багтжээ. Эдгээр нарийн мэдээллийг Apple компани олон нийтийн мэдээллийн сандаа хизээч ил болгодгүй өгөөд асар нууцад тооцогцоор ирсэн. Мэдээлэл ингэж ил болсон тус компани өрсөлдөгчид, хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон бусад борлуулагчид Apple-ийн зах зээл дэх давуу болон сууд талуудыг мэдэн авчгүй хэрэг юм. Энэхүү алдгын хариуцлагыг WorldLeaks хэмээх хакерын бүлэглэл хүлээсэн бөгөөд тэд өмнө Nike компани системд нэвтэрч байснаа ч мэдэгдэж байсан юм. Тэд Tata Electronics-оос 200,000 гаруй файлыг хулгайлж тавьсны дотор хуучин iPhone утаснуудын загвар, мөн Tesla компани зарим эд ангийн мэдээлэлээс гадна чип үйлдвэрлэгч TSMC болон Qualcomm компаниудын чухал баримт бичгүүд багтсан байна. Энэхүү мэдээллийг ил болгосон үйл явдал нь Apple компанийн хувьд тун цаагүй үед тохиож байна. Учир нь санахой болон хадгалах чипний үн өссөнөөс шалтгаалan тус компани өнгөрсөн 7 хоногт iPad болон MacBook-ийн үнийг нэмээд байсан бөгөөд эх саруудад шинэ iPhone-ийнхаа үнийг ч мөн өсгөх хүлээлттэй байсан. Алдагдсан файлуудын дотор Apple-ийн нууцтай баримт бичгүүд болон Tata-гийн үйлдвэрт энэ он ихээр хийгдсэн утсыг унгаач бат бэхийг туршсан туршлын зургууч багтсан байсан. Эдгээр зурагт 3 арын камертай Apple-ийн лого бүхий уламжлалт тавтгай хэлбэртэй саарлангийн гар утсыг дүрсэлсэн байна. Энэхүү шин загварын iPhone 18 Pro болон Pro Max утаснуудаа эх 9-р сард албан ёсоор худалдаанд гаргахаар төлж байсан. Мэргэжлийн судалгааны байгууллагуудын мэдээснээр энэтхэг улс 2026 онд дэлхийн нийт iPhone-ы 26% үйлдвэрлэх төлөвтэй байгаа нь 4 жилийн өмнөх 6%-аас эрс өссөн үзүүлэлт юм а. Иймээс Apple болон Tata компаниудын хамтын ажиллагааны үндэс болсон итгэлцэлд энэхүү цахим алдлага томоохон ан цав үүсгээд байна. Одоогийн байдлаар хоёр талын хэвлэлийн төлөөлөгчид албан ёсны тайлбар өгөхөөс татгалцсаар байна. Гэсэн хэдий ч Tata компани дотоод системүүдийн хандлтыг хязгаарлаж мэдээллийн алдагдлыг шалгуулахаар олон улсын зөвлөх компани хөслөн шалгалт хийлгэлж байгаа.